Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За сүүлийн үед өрөвсөл гэдэг үгийг хүмүүс их сонсдог болсон. За гэхдээ өрөвсөл гэхээр заавал шарх хавдар хүчтэй өвдөлт гэж ойлгох хэрэггүй. За бидний биед удаан хугацаанд баг багаар явагддаг далд өрөвсөл гэж байдаг. За энэ нь шууд мэддэхгүй байж болно. Гэхдээ олон жил үргэлжлэх юм бол зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалал, үе мөчний өвдөлт, зарим төрлийн хавдар тархины эрүүл мэндэд хүртэл нөлөөлж болцсошгүй эрдэмтэд хэлжээ. За тэгвэл өрсөлийг багасгахын тулд заавал үнэтэй нэмэлт бүтээгдэхүүн уух хэрэгтэй юу? За хариулт нь үгүй. За Харвардын эрүүл мэндийн хэвлэлийн 2026 оны 5 сарын 27-ны нийтлэл өдөр тутмын хоолндоо өрөвслийн эсрэг үйлчилгээтэй жимсийг тогтмол оруулах нь биеийн хамгаалах чадварыг дэмждэг гэж тайлбарласан байна. За өөрөөр хэлбэл нэрс, гүзээлзгэн, алим, энтор, жүрж, анар, усан үзэм зэрэг энгийн жимснүүд зүгээр нэг амттан биш юм байна. За эдгээр нь антиоксидант, эслэг, витамин, ургамлын гаралтай ашигтай бодисоор баялаг байна. За жимсний өнгө хүртэл утгатай байдаг байна. За нэрс яагаад гүн хөх өнгөтэй байдаг вэ? За энтор яагаад улаан өнгөтэй байдаг вэ? За анар яагаад тод улаан үртэй байдаг вэ гэд. За эдгээр өнгөний цаанд биеийг хамгаалахад туслах байгалийн бодисууд байдаг байна. За тиймээс мэрэгчлэнүүд өнгийн жимс ногоо ид гэж зөвлөдөг байна. За гэхдээ жимс бол им биш, харин эрүүл хоолтын нэг хэсэг юм. За одоо өрөвслийн эсрэг үйлчилгээтэй 6 жимсийг танилцуулъя. За нэгдүгüүрт нь жимсг нь. За нэрс, гүзээлзгэн, бөөрөлзгэн, зангис зэрэг жимсгэн нь витамин С, эслэг, антиоксидантаар баялаг юм байна. За ялангуяа бараан өнгийн жимсгэнд өрөвслийг багасгахад туслах ургамлын нэгдлүүд байдаг байна. За жимсгснийг тогтмол идэх нь зүрх, тарих, цусан дахь сахарын эрүүл мэндэд тустай гэжээ. За өглөө тараг, овёс, смузи дээр нэрс эсвэл гүзээлзэг нэмэхэд л хангалттай юм байна. За хоёрдугаарх нь алим. За алим бол хамгийн амархан олдог эрүүл жимсний нэг. За алимд эслэг, витамин С, за гидсний ашигтай бактерийг дэмжих бодисууд байдаг байна. За гидс эрүүл байх нь дархлаа, өрөвсөл, бодисын солилцоонд чухал гэжээ. За боломжтой бол алимыг хальстааны дээрээ, учир нь ашигтай бодис эслэгийн ихэнх нь хальсанд байдаг байна. За 3 дугаарт энтор, тоор, чавга. За энтор, тоор, чангаанц, чавга зэрэг дотроо хатуу үртэй жимсийг чулуун жимс гэдэг юм байна. За эдгээр жимс нь витамин С, каль, за эслэг болон өрөвслийн эсрэг ургамлын бодис агуулдаг гинэ. За ялангуяа энтор нь дасгалын дараах булчингийн өвдөлт, үе мөчний зовирыг багасгахад тусалж болзошгүй гэж судлаачид хэлсэн байна. Дөрөвдүгüүрт нь цитрус жимс. За энд жүрж, нимбэг, лайм, берсүд жүрж зэрэг цитрус жимсүүд юм байна. За эдгээр нь С витаминаар баялаг. За мөн эслэг, каль, кальц, өрөвслийн эсрэг ургамлын бодис агуулдаг байна. За цитрус жимс нь дархлаа, зүрх судас, арсны эрүүл мэндэд маш хэрэгтэй байна. За жүржийн шүүс уухаас илүү бүхэл жүрж идэх нь дээр гэжээ. За учир нь эслэг нь хадгалагддаг байна. За анхаарах зүйл нь берсүд жүрж зарим эмтэй харшилж болох тул эм хэрэглэдэг бол эмчээсээ сайн асуугаарай гинэ. За 5 дугаарт нь анар. За анар бол антиоксидантаар баялаг жимс. За анарын улаан үрэнд витамин С, витамин К, каль, за эслэг болон өрөвслийн эсрэг бодисууд байдаг гинэ. За анар нь зүрх судас, судасны эрүүл мэнд, эсийн хамгаалтанд тустай байж болно. За анарын үрийг тараг, салаад, овёс, амтан дээр цацаж идэж болох юм байна. За 6 дугаарт нь усан үзэм. За усан үзэм бол олон хүний дуртай жимс, эслэг, витамин С, витамин К, антиоксидант бодисууд байдаг байна. За ялангуяа улаан, хар, нийл ягаан усан үзмүүд нь илүү ашигтай бодис агуулдаг гэжээ. За гэхдээ усан үзмийг нэг дор их идэх гээд байдаг учраас порцоо сайн анхаараарай гэсэн байна. За нэг жижиг аяга байхад хангалттай гэжээ. За ингээд дүгнэлт хэлэх юм бол өдөр бүр багч гэсэн өнгийн жимс идэх нь өрөвслийг багасгах,
дархлааг дэмжих, зүрх судас болон гидсний эрүүл мэндэд тусдаа гэжээ. За эхлэхэд одоо мэдээж маш амархан те. За өглөө тараг дээрээ нэрс нэмээд ажилдаа явахдаа цүнхэндээ нэг алимаа хийгээд явчих. За оройн салаатан дээрээ анрын үр цацчих. Идмээрээ санагдах юм бол усан үзэм эсвэл жүрж сонгоод идэж болох нэ. За гэхдээ жимс эрүүлгээд хязгааргүй их идэж болохгүй. Гэхдээ чихрийн шижинтэй, инсулины эсэргүүцэлтэй, за бөөрийн өвчтөй эсвэл эм удаг хүмүүс жимсний хэмжээгээ эмч хоол зүйчтэй зөвлөх хэрэгтэй гэсэн байна. За эрүүл хооллолт гэдэг ганц дан жимсээр шийдэгдэх зүйл биш. За жимс, ногоо, эслэг, чанартай уураг, самар, үүр, за бүхэл бүрийн хүнс, ус, за мэдээж хөдөлгөөн, за сайн нойр бүгд нийлээд үр дүн өгнө гэсэн байна. За та бүхэн одоо эрүүл байхын тулд жоохон ч гэсэн алхмаар одоо жимсээ сонгоод идээрэй. За хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. За дараагийнхаа бичлэгээрээ уулзцгаая. Баярлалаа, баяртай.